Чехийн шар айрагны соёл ЮНЕСКОд. ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийн төлөөллийн жагсаалтанд 2022 оны байдлаар 140 орны 676 өв бүртгэгдсэн байна. Монгол улсаас 15 өв бүртгэгдсэн байдгийн нэг нь 2019 онд бүртгэгдсэн Хөхүүрийн айраг эсгэх уламжлал түүнд холбогдох зан үйл юм байна. Тэгвэл Чех улсаас хүүхэлдээ урлах, шилэн чимэглэл үлээж хийх зэрэг 9 өв бүртгүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд Чехийн шар айрагны соёлыг бүртгүүлэх сонирхолтой байгаа гинэ. Светли Лежак буюу шингэн лагер шар айргийг Чех улс дэлхийн тавцанд гаргасан гэж болно. Тийм ч учраас энэ төрлийн шар айраг болон түүнтэй холбоотой дотоодын шар айрагны соёлыг Чехийн шар айраг үйлдвэрлэгчид ЮНЕСКОд бүртгүүлэх хүсэлтэй байгаа юм. Чехийн шар айрагны үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Мартина Френцовагийн хэлж буйгаар ийхүү ЮНЕСКОд бүртгүүлэх нь тийм ч хялбар ажил биш. Учир нь зөвхөн энэ төрлийн шар айргийг үйлдвэрлэх арга технологиг бүртгүүлээд зогсохгүй, шар айраганд ордог түүхийд шар айраг ухтай холбоотой дотоодын соёлыг бас хамттан бүртгүүлэхээр зорж байгаа гинэ. Одоогийн байдлаар Чехийн Төв Бохем, Пилсен зэрэг бүс нутгуудаас ЮНЕСКОд бүртгүүлэх хүсэлтэй өгсөн нь амжилттай явж байгаа ба холбооны зүгээс Чех улсын хэмжээнд бүртгүүлэхээр бэлдэж байна. Тэдний харж байгаагаар эх оны 2 дугаар сард гэхэд амжилттай бүртгүүлэхээр байгаа гинэ. Чех улс нь сүүлийн бараг 30 жилийн турш шар айрагны хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд нэг хүнд ногдох шар айрагны хэрэглээ нь дунджаар 272 грушик буюу 136 литр байсан юм. Ковидоос өмнө энэ тоо 6 литрээр илүү байсан гин Чехийн томоохон шар айраг үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлэхтэй холбоотой нэг чухал хүчин зүйл нь дотоодын шар айрагны хэрэглээ ялангуяа ууш зоогийн газарт очиж уух хэрэглээг нь. Ковидын үеэр энэ төрлийн хэрэглээ эрс багасч эсрэгээр дэлгүүрээс шар айраг авч уух нь нэмэгдсэн. Энэ байдал аажмаар өөрчлөгдөж ковидын өмнөх үеийн рүүгээ төхөж байгаа. Гэвч эрчим хүчний үнийн шок, түүнтэй холбоотойгоор бий болсон нийт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шар айрагны худалдаанд бас сөргөөр нөлөөлж байгааг нь. Цаашлаад эх оноос гоожуурын шар айрагны нэмэгдсэн өртгийн албан татвар 10%-аас 21% болж өсгөр байгаа. Үүнээс үүдээд ууш зоогийн газрын бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчийн тоо буурахыг гэсэн айцтай байгаа гинэ. За үргэлжлүүлээ та бүхэндээ энэ зууны шар айрагны фестивалуудын талаарх мэдээлэл хүргэе. Германд 10 дугаар сард Октоберфест гэх шар айрагны томоохон фестивал болдог бол Чехэд жил тойрон энэ тэнд жижиг том янз бүрийн шар айрагны фестивал мөн болдгоо. За өнгөрсөн 3-5 дугаар саруудад нэлээд том 2 фестивал болсон. Гэхдээ одоо 100 намрын дулаан цагаар бас маш олон фестивал болох учраас болоод өнгөрсөн фестивалд очиж чадаагүй гэж санаа зовох хэрэггүй юм байна. За тэгэхээр товон зарлагдсан зарим фестивалийн талаар мэдээлэл хүргэе. Моравийн жижиг хэмжээний шар айраг үйлдвэрлэгчдийн холбооноос Прочский храдад 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд мини брювери фестивалыг зохион байгуулна. За зочдын тоо хязгаартай өдөрт 1200 зочин л хүлээж авах бөгөөд нийт тасалбарын тал нь тухайн газараа зарагдах бол тал нь урьдчилсан байдлаар зарагдана гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Пиво Нахрад Цэгцэзэ гэсэн цахим хуудаснаас авах боломжтой. Дараагийн фестивалийн хувьд 6 дугаар сарын 16-17-нд Хумполицэд Бернард Фест 2023 хэмээх шар айраг хөгжмийн наадам болно. 2 өдрийн тасалбар нь онлайнаар авах юм бол 1500 крон, газар дээр нь авбал 1750 крон гэж байгаа юм байна. Зөвхөн нэг өдрийн тасалбар нь 1000-аас 1250 крон байх гэнэ. За мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаягнаас нь буюу Бернард Фест Цэзэ гэсэн сайтаас авах боломжтой. За харин сүүлийн товлогдсон байгаа фестивалийн хувьд Трутновын шар айрагны баяр 6 дугаар сарын 10-нд болох юм байна. Өөр олон фестивалуудын талаарх ерөнхий мэдээллийг нэг дороос харъя гэх юм бол www.pivomall.cz гэсэн энэхүү цахим сайтаар ороод харах боломжтой шүү. Ингээд энэ зууныхаа амралтыг олон гоё шар айрагны фестивалд очиж өнгөрүүлээрэй гэж хүсэж байна.